нийслэлийн залуучдын хөгжлийн газар нийслэлийн засаг даргын мөрийн хөтөлбөрт тусгасны дагуу залуучдыг чөлөө цагаа зөв боловсон өнгөрүүлэх, биеийн тамир спортоор хичээлэх, орчин, боломж, бололцоог нэмэгдүүлэх чиглэлээр Монголын бодибилдинг фитнесийн холбоотой хамтран бид нар одоо өнгөрсөн сард 2 сарын өмнө бол нийслэл Улаанбаатар хотод үйл ажиллагаа явуулж байгаа 22 фитнес клубыг ажлын цагаар, өдрийн цагаар 50 хүртэлх хувиар хямдруулах одоо үйл ажиллагааг хамтран зохион байгуулж нийслэлийн хэмжээнд маш олон залуучууд хамрагдаж, залуучууд чөлөө цагаа зөв боловсон өнгөрүүлэх орчинг бүрдүүлж ажиллаж байгаа юм аа. Улаанбаатар хотын авраг шалруулах, залуучуудын авраг шалруулах ирээдүйн мистер 2018 тэмцээнийг соёлын төвөргөнд амжилттай зохион байгуулсан байгаа. За тэгээ энэ удаад бол Монгол улсын авраг шалруулах 27 дахь удаагийн тэмцээнийг бол хамтран зохион байгуулахд бол бэлэн болсон байна. За энэ удаагийн тэмцээн нь Монголын мистер 27 дахь удаагийн авраг гэдэг утгаараа нэгдүгээрт бол давуу талтай онцлог байгаа. За мөн энэ улсын авраг шалруулах тэмцээн дээр болохоор Монгол улстай одоо анх удаа хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн ангиллыг тусад нь гаргаж, за хөгжлийн бэрхшээлтэй иргэд өөрсдийгөө одоо эрүүл мэндийг одоо хөгжүүлэх, өөрсдийгөө хөгжүүлэх, мөн оюун ухааны талаас ирсэн өөрийнхөө одоо ачааллыг дааж чадах, чадвартай болох тал дээр бол энэ удаад Монголын бодибилдинг фитнесийн холбоо тэмцээндээ бол хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн ангиллыг тусад нь тусгаж өгсөн гэдгээрээ бол нийгмийн хариуцлага талаас мөн нийгмээ одоо тэгш хөгжүүлэх чиглэлээр бол анхаарлаа хандуулж ажиллаж байгааг бол та бүхэн танилцуулахад таатай байна. Нийлдээ 10 тэмцээн байгаа. Ерөнхийдөө бол одоо энэ улсын аваргаас шалгарсан эхний 3 дугаар байранд шалгарсан тамирчид нийлдээ тэмцээнээр өгөө өсөд явах зорилттойгоор ерөнхийдөө энэ онцлог энэ жилийн хүрээнд их онцлог жил болж байгаа. Бусд спортыг бодох юм бол ялан дэлхээс гадна бас тухайн хүнд маш их тэсвэр хатуужлыг үүднээсээ зөвхөн энгийн хүмүүс биш одоо хөгжлийн бэрхшээлтэй нийгэмших бас одоо бусдаа харилцах спортод одоо хичээлж болох юм байна гэсэн урмыг өгч зорилготой англи хэл маань анх удаага энэ тэмцээнд маань ингээ орж ирж байгаа учраас дараа жилээс бол маш олон хөгжлийн бэрхшээлтэй иргэд маань энэ тэмцээнд бол оролцох байхаа гэж үзэж байна.